Хай манайхаа сайн уу? За, Little Mom-ийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, энэ удаагийн дугаараар жүжигчин Атгаагч маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд төргий. Баярлалаа. Өдрийн мэнд төргий. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Баярлалаа. За, хоёлаа өнөөдөр штэ. Юуны тухай ярилцах вэ гэхлээр ингэн илүү ээж хүний тухай уран бүтээлч ээж байх ямар байдгийг те. За өвөө ээжүүдийн төлөөлөл болгоод урьсан тэгэхээр хоёлаа яг энэ талаар ярилцсан. Миний хувьд бол би багадаа штэ ингэж агаал хэд хүүхдтэй болохоо мэдчихдэг байлаа. Тэгэхэд хоёр байсан. Тэгээ яг хоёртой болсон. Таны хувьд одоо ингээд бага насандаа хүүхдтэй байхдаа те. За би тэдэн хүүхдтэй ээж болно да гэж юу н боддог гэсэн үү? Төсөөлж мөрөддөг гэсэн үү? Айгу гоё асуулт байна. Нөгөө эхлээд бол нөгөө нөхрөө сонгодог гэсэн шүү дээ тий. Манай ч нөгөө би чи Арангаа аймагт ядж байгаа гэсэн. Тэгээд хашаад авуулж агаад гуталж иддэг байсан. Тэнгүүд гутлаа шидэнгүүд хоншоор наашаа арсан байгээ тий. Тийм үү? Би анхудаа сонсч байна. Тийм үү? Би ерөөсөө тийш аа. Би тэдний үед чинь яг тэгдэг байсан байхгүй. Тэгээ нөгөө хашаагаад аваалаач гутлаа шидэнгүүд нөгөө баруун зүүн урагшаа хойшаа гэдэг тий. Оо амар. Тэнгүүд чинь урд зүгийн үнтэй сойхон байна гээл тий. Тэгж боддог байсан. Яг тгий сонгодог байсан. Тэгээд жоохон бахтай бид нар нөгөө 5 слайд байдаг шүү дээ. Тийм ингээд тий ургамал тий 5 слаг ингэж тасалж байгаа л тэр үед л үздэг гэсэн чи жоохон багтлахаар тэгэл 3 2 1 гэл янз янзл гардаг гэсэн тэр үед тэзүүхтэй гэд. Гэхдээ би айгүй сонио. Айгүй олон хөхтэй болно гэж боддгоос амар сонио байгаа. Би нөгөө нөхөртөөгөө 2003 онд танилцаад би тэр чинь үерхэж явсаар агаад 28 тата би чинь 22 настайдаа нөхөртөө би танилцсан байхгүй юу. Тэгээ би 6 жилийн дараагд чинь би нөгөө чамааг шилдгээр ясын цайтал шалгана гэдэг шиг. Нөгөө шалгаж агаад гэдэг шиг 28 тата төрчихсэн. Тэгээ би тэгтээ яад ч юм амар их нөгөө завгүй байсан. Тэр үед ёстой нөгөө тоглолтоос тоглолтын хооронд явдаг гэсэн учраас тэр үедээ ерөөсө тэгж амар олон хөхтэй болно гэж боддгоо байсан чинь бидгүй ягаад ч юм би бүр одоо хүртэл нөхөртэй гэдэг юм. Би амар сонио би ийм олон хөхтэй болоод би ингээд гэрте байж гэн гэж би ерөөсө боддгоо байсан. Тэгсэн чинь ингээд одоо яг ингээд амар сонио олон хөхтэй яг ингээд гэрте ингээд суугаад ийм ээж болчлоо гэд тэгж ярьдیں۔ Нөхөртөөгөө. Тэгэхээр ер нь бол тэгж олон хөхтэй болно гэж төсөөлөв. Ер нь бол нэг юм уу хоёр тий. Ер нь бол яг хоёр хүү охоо штэ ч бодлоо гэж боддог гэсэн. За ингээл тэгээ ингээ одоо төсөөллөөс ингээ за өөр болцсон байна тий. Тэнгүүд л чинь 4 хүүхдийн ээж алцсан. Төрөх одоо ээж болж байгаа мэдрэмж бас ингээд айгүй тийм сонирн байдаг тий. Тэр яг мэдрэмжүүд танд ямар байсан? Тий. Яг нөгөө хамгийн анхны төрөлт бол угаасаа мэдээж хүн болгонд бол амар гайхамшигтай шүү дээ. Их хүн болно. Энэ хорвоо дээр тэгээд нөгөө хүү төрүүлнэ гээл тий. Амар ингээд хамгийн гоё мэдрэмжл тэрл байсан л да. Хамгийн ихний хүүгийн төрөлт. Дараагийнх нь болохоор зэрэг би охинтой болсон байхгүй. 3 жилийн дараа. Тэгэл бас нэг охин хүүхдээ чинь дуу манд шаал өөлөд байгаа ч гэдэггүй тий. Зөөлхөн тий арьс марс. Тий эхний хүү болохоос бүрстэ гэж бүр амар орилж байсан байхгүй. Тэгэл бүр ингээ бүр гайхчихсан. Би нэг алс арилслаа гэжсэн. Ингээ нөгөө нэг тийм сонио ингээ гинт ингээ би чинь амар хүүхдээ уйлаад би нөгөө тэр үед хийсрээр төрж таарсан байхгүй. Тэгээд нөгөө нэг ус маа нөгөө аль хэдийнэ нөгөө нэг гарцсан. Тэгээд амар багассан байна гэд яаралтай халганд орохгүй болохгүй байна угаасаа хийсрээр төрөх юм байна гэд. Тэгэхээр би тийм үү за тэгвэл одоо ямар ч авралгүйгээр тэгэл хийсрээр төрсөн байхгүй. Тэгэл уус хийсвэр гэдэг бол гэхдээ ингээ нөгөө өөрөөрөө төрөх өөр хийсвэр төрөх гэл адилхан хүмүүс өөр гэдэг. Гэтэл бид нар ч яг л адилхан нэг хүүхд тээж төрүүлж байгаа. Хийсвэр бол бүр амар хэцүү байхгүй. Хамгийн ер нь өөрөөр төрөхөөс илүү дараагийнх нь өвдөлт мөдлгээд айгүй хэцүү шттэ. Тийм гэсэн шттэ нөгөө ойдлоос ахуулаад тийм тэгээд мэдээж тэр бол ямар л сайн байх вэ те бүхэл бүтэн гидсээ ингэж одоо юу яаж сүүлж байгаа тийм. Тэгээд байж байгаа л гэсэн чинь гинт хүүхд үйлэл онгод. Хөө энэ ямар юу ойлоод байна гэдэг чинь энэ өрөөнд чи л ганцаар байна штэ танаа л хөхт үйлж байна. Ямар чанга дуутай хөхт гэсэн чинь чамайг доороос нь чанга дуутай хөхт төрлөө гэдэг чийсэн. Тэгэл амар гоё мэдрэмж тэгэл хамгийн түр гидсэн юу цээжинд бэр навчирж ич наагаал те тэр бас амар гоё мэдрэмж хамгийн гоё мэдрэмж байсан. Тэгэл стил эмэгтэй хүн болгон хэлдэг шиг ээжигээ бодсон гээл те тэр юу яг л бодд юм бил шүү. Яг л бодож байна уу? Яг л бодд юм биш өө яана ингээд ямар гоё юм бэ гэл ингээл нүлмэс гоё ингээл байжсан. Тэгэл хоёр дахь нь болохоор зэрэг бол мэдээж охин төрөг амар зөөлөн
Яна миний хүүхд уйлж нөгөө манай хүүхд яага уйлсан гэлээчихсэн. Тийм яг тэгж л төрсөн. Тэгэл 3 дахь 4 дахь бол тэгэл мэдээж ерөнхийдөө бас л тэг ямар их царайтай. Эхний хоёр бол хүү охин хоёр ч юм бол угаасаа хүү охин гэдгээр ялгаатай. Тэгээ дараачих нь болохоор манай дахиад охин төрсөн. Тэгээд ямар царайтай болоо царайг нь харах хэлсэн гэдэг бодол хамгийн түрүүнд төрж ирсэн тий. Тэгээд хамгийн сүүлийнхтэр болохоор зэрэг ойрхон бүр айгу ойрхон төрсөн болохоор хурдан уйлсан уу яасан бэ баг эрүүл сар болов хөл гар эрэхтэн зүгээр ээ нөө бас тэгэл царай нь ямар уу гэж ирж штэ тий. Эхний хүүхдээр бол юу гар хөлн бүтэн байна уу мэнүү гэж мэдэхгүй штэ тий. Тэр чанга дуйлангууд за ямартаа ч гэсэн нөгөө төрөөд уйлчлаа гэдэг тэр л амар чухал байсан. Хоёр дахь тэр энэ манай охин ямар зөөлөн уйл баг уйлсан уу гэдэг. Тэгээд дараагтаар бол ингээл царайд сүүлэгтэр болохоор бүр ингээд хамаг юм баг тэр нөө төрхөөс илүү юм бүрэн бүтэн эрүүл сарвал зүрх мөр хамаг юм байна уу гэж баг тийж санаа зовд юм бэл. Яг бол нөгөө 39 дэд төрсөн. Айгаа орой төрсөн учраас хамгийн чухал юм чи угаасаа нөгөө эд эрэхтэн бүх юм нь баг барьчвал баг ингээд ийм байх. Хуруу мураг баг тоолоод баг тэгжсэн тэр мэдрэмж тэгж л авт юм байлээ. Одоо ингээд хүүхдийн тоо нэмэгдэх тусам те олон хүүхдээ болох тусам ээжүүд бид илүү туршлагажд юм байна, илүү ухаажд юм байна гэж харлаа. Би бол ингээл хоёр төрөхөд хоёр дээрэж би хуруу гарын шалгаагүй байдیں۔ Тийм үү. Гурав дахь дээрээ мэдөө шалгана. За. Би тэгтээ болохгүй хаа. Миний хувьд л ингээд ингэж яддаг би. Яг энэ миний л бодол. Бусад хүмүүс юу гэж бодох нь бас өөр. Хөө охин хоёртай юм чи яг одоо ингээд би ч гэсэн хүн байхгүй ер нь бол би ч гэсэн эмэгтэй хүн тэгэнгүүт л би бас амьдрмаар байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л ингээд миний хувьд хоёр хүүхдээ ингээд өсгөөд хараад одоо эмээ өвөөгийн тослом тусалцаач гэдэг юм үү те тийм юм харьцангуй авдаггүй. Тэгээ яг ингээд өөрөө ингээд гардаал хараал ингэсний эцэст надаа юу бодогдож ийн вэ гэхлээр яг энэ хоёрыгаа л би гой бай. Энэ хоёртойгоо л ингээд үзэж тараал тийм. Энэ хоёрыгаа л чанартайхан болгочих. За тэгээд бусад үед нь ингээд нөхөртөө тэгээд өөртөө цаг завыг зарцуулж иж би гоё илүү гоё эрүүл гэр бүлийг бүтээх юм байна гэж бодсон байхгүй юу? Яг зөв. Тийм. Тэгээд таны хувьд бол юу гэж бодсон энэ тухай? Одоо гэхэд хүүхдүүдийг төрүүлж өсгөхөд нийгэм маань өөрөө ямар байна? Нэгдүгээрт, хоёрдугаарт эрүүл хүүхд төрүүлэх биднэрт бас хэцүү байна. Орчин нийгэм бүх юмас ахуулаад ер нь хэцүү тий. Би ч гэсэн бас яг тэгж бодчихсон. Тэгтээ нөгөө хоёр хүүхд төрүүлчингүүтээ би ч айгүй эрт төрүүлсэн штэ. Эртж байхдаа бас орой л да 28 31-тэй төрүүлээд тэг би ч нөгөө тасралтгүй нөгөө 2003 оноос хойш 15 хүртэл тасралтгүй би ажилласан байхгүй амар их ажилласан. Өглөө гараад ингээд хайсан тий ингээд шинэ үед байсан шүү дээ та тий. Бид нар чинь өглөө бид нар 10 цаг гэж цуглаад бид нар орой үүр дөрөн мөрөг үүрээр тардаг. Тэгэл буцаал бид нар өглөө 10 цаг цуглаад дахиад бид нар ингэдэг. Тасралтгүй бүтэн жилийн туршид 4 тоглолт хийдэг гэсэн. Тоглолтоо дуусангуудаа бэлтгэл гэж сарын тоглолт битсэн сар явна. 45 хоног ч явна. Дахиад хөдөө явна. Би бол энэ хугацаанд бол би өөрөө амар сайн ээж байж чадаагүй гэж би өөрөө боддог байхгүй. Яг тэгвэл ажил хөдөлмөр би олонний танил болох хэвээр би ингээд те ийм байх хэвээр би тайсан дээр тоглох хэвээр би өөрөө жүжигчин би өнөөдөр ингэх хэвээр гэд би өөрөө тэр үед би амар сайн ээж байж чадаагүй гэж боддог байхгүй. Үнэхээр сайн ээж байж чадаагүй. Яг бол өглөө гараад хүүхдүүдэд хяал явчихдаг те. Манай хоёр хүүхд яаж өссөн яг тэр хамт байж чадаагүй байхгүй. Тэнгүүтээ би юу гэж бодсон бэ гэхээр яг тийм ээж байж чадаагүй. Тэгээ 15 оноос би шинэ продакшнаас гараад одоо ингээ хувийн уран бүтээлч хийж болж гисэн байхгүй. Тэгсэн чинь ингээ би бүр ингээ амар ингээ амарсан. Хөөх амьдрал гэдэг чинь юм байт юм уу? Оройны 7-оос 9 хүртэл амьдрал ийм байдаг лөө. Юу үлээ баг ингээд бүтэн өдөр гэртээ ингээд унтаад уцсгүй ингээд унтах чинь ийм байдаг лөө. Хүүхдүүдтэйгээ бүтэн бүх баяруудаар би хүүхдүүдтэйгээ ганц та би хүүхдүүдтэйгээ баярлж үзэв шүү. Тийм үү. 3 сарын 8 тоглолттой 6 сарын 1 тоглолттой. Нэрээ дандаа тийгдэж шүү дээ. Бүх тоглолттой. Надад ингээд шинэ жилээр би бүр ингээд баг ингээд 31-т уралдаж орж ирдэг байсан тийм. Хүүхдүүдийнхаа төрсөөрч би байдаггүй байсан. Тэгээ би бодонгууд би амар ингээд наана би аз жаргалтай мундаг ээж мөртлөө би хүүхдүүдийнхаа одоо ёо ярахаар ингээд амар сонирн байна. Хүүхэд ярахаар яг тэгдэм аа. Тэгээд нөгөө залуу тэр нөгөө хүүхдийн насанд нь байж чадаагүй байхгүй амар их ингээд хөдөлмөрлөөд одоо энд бол
амар Монголд ер нь юу ингээ айгүй юм ярихаар үйлчлэх гэдэг. Зүгээрээ. Угаасаа хүүхэд ярахаар бүх хүн тэгдэг. Би хүртэл ингээл хүүхдүүд ярахаар миний ингээл хоолой зангираад Тэгээ нөгөө хүүхдүүдийнхэн тэр гоё үеийг би мэдэрч чадаагүй өнгөрцөн. Тэнгүүтээ би ингээд би ингээд би өөр амар супер аваад байхгүй ингээл тайзнэр гараад амар мундаг жүжигч ингээл амар супер л байгаад байдаг. Гэхэд өнөөдөр би хүүхдүүдийнхээ бүх гоё цаг үеийг хамт байж чадаагүй, төрсөн өдөрт нь байж чадаагүй, сургуульд ороход нь 9 сарын 1-нд нь хүртэл би хүүхдүүдтэйгээ байж чадаагүй тий. Тэгээ одоо би тэр үед нь би амар харамсдаг. Хамтдаа бүтээх дурсамж бүрт үлгэр мэт мөрөөдлийг бодит зургаар урлахад хайраар гэрэлтэх бяцхан өрийн минь инээмсэглэл хамгийн гоёхон цэцэг мэт үзэсгэлэнтэй бидний нандин агшин ээж охтын гоо сайханд зориулав. This is gonna be the best day ever. You got me looking so fresh. I can't get no better. Baby, I'm a T-Rex, ready to rumble, ready to flex. I'm the king of the jungle. Gonna be the best day ever. Best day ever. Одоо би тэнгуүтээ би харамсахтаа би юу гэж бодсон бэ гэхээр хүн ер нь юуны төлд амьдрт юм бэ? Хүн ер нь зүгээр л айгуу сайхан амьдрах хэрэгтэй юм байна, тий? Амьдрах хэрэгтэй, үр хөвгттэйгээ айгуу гоё аз жаргалтай байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлийнхээ хоёрыг би болохоор зэрэг 18, 20 онд яг дараалтаа төрсөн. Тэгэхдээ би бол 18 оныхоо хүүхдийг бол би бүр яг ингэж төлөвлөж төрсөн байхгүй юу? Тэгээд би 18, 20 онд би хоёулангийн дараалаад би төрүүлсэн. Одоо би бол зүгээр л амар сайн ээж гэж өөрийгөө би хэлж чадна. Яг бол би зүгээр урлагийнхаа зүгээр хобби маягаар өнгөрөөж байгаа. Би бол шаардлагатай юмдаа л тоглож байгаа. Би хүүхдүүдийн бага насыг одоо би яг өмнөх хоёртоо байж чадаагүй тэр гоё тэ хамт байж чадаагүй бүх цаг үеийг би одоо хоёр багтаа яг зарцуулдаг байхгүй. Одоо би бол 4 хүүхдтэйгээ яг байдаг. Арай хичээл дарагт нь хоолоо ягээд ингэ байждаг. Ингээ яг тийм байдаг. Яг бол надад алдсан цаг хугацаа байхад эргээд буцаад би тэр цаг хугацааг дараагийн 2 хүүхд дээрээ авах хэрэгтэй байна гэж би батсан байхгүй юу. Тэгээд хүн юу юм бэлээ? Чадлынхаа хэрээр юм уу? Амьдралынхаа болцоогоор яг тэгж төрүүлэх хэрэгтэй юм байлээ. Хэрэв болцоотой бол мэдээж болцоо амьдрал ахуу амьдрал нь хүрэлцээтэй хүүхдүүдэд боломжийн сургууль сургаж тийм чадах бол хүүхдүүдэд тгийж сурах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол олон хүүхд төрүүлэх хэцүү шүү дээ. Тэдрийг ч заваа би өөрөө ч гэсэн бас хүн штэ яг чамтай адилхан байхгүй. Би бас амьдрмаар штэ. Би өнөөдөр хайлмаар байна. Би зугаалмаар байна. Би амар гоё аз жаргалтай амьдрмаар л штэ. Тэгт чи ингээд хүүхдээс хүүхдийн оронд гарч чадахгүй байхгүй. Тэнгүүд маа найз гэдэг байхгүй. Чи 3 охин нэг хүүтэй юм штэ. Хүүтэй амтай хүү төрүүлээч гэдэг байхгүй. Үгүй. Би төрүүлэхгүй. Хангалттай болсон. Надад нэг хүү байна. Хангалттай. Одоо би 14-тэй хүүхдтэй байгаа. Дахиад би нэг хүүхд төрүүлэх юм бол 14, 15 насны зөрүүтэй энэ хоёр биендээ яг хантай байж чадах уу? Хэзээ ч чадахгүй л байхгүй. Тэгтээ бусдын амьдралыг хүмүүс амар шүүж ярьдаг ш. Одоо 3 хүүхдтэй болсон. Тэний хүн 3 хүүхд гаргадаг ш. 4-тэй гаргаач гэл. Яг бол бусдын амьдралыг мэдгүй байж ич бусдын амьдрал руу ярьдаг тийм хүмүүс маш их байдаг. Гэхдээ одоо харьцангуй арай бас өөр болж байна те. Арай нэг мараа гайг болсон. Нэг хэсэг бол ингээл чи тэгээж чи ингэж одоо байгиртээ сууж байгаа дээрээ бушуухан гаргаач гэл те. Тэгээ би нэг зүйлийг анзаарсан байхгүй ингээд манай бас найз охин
завгүй ээж. Тэгээ би олонгууд л ингээд би ингээ харьцуулагдаад идэгсэн аахгүй. Би бол ингээ гэртээ хүүхдээ хараа суудаг ээж. Тийм төрлийн хүн байгаа аахгүй. Тэгэнгүүт л яг ийм ажил хийдэг ээж, завгүй ээжүүдийн ард яг ийм гимшил явж идэг юм байна гэдгийг би бүр айгүй мэдэрсэн. Яг ингээл ярихаараа би чамшиг байхыг хүсдэг. Би хүүхдүүдээ гэртээ ингээ хараад байж байхыг хүсдэг. Гэхдээ би чаддаггүй тий чадаагүй. Гэхдээ хүний онцлог гэж бас байгаад байна. Хүний мэрэгжлийн онцлог гэж байна. Одоо жишээлбэл таны эмэгтэй хүний хувьд уран бүтээлч те жүжигчин хүн чинь яг нэг хэсэгхэн үе вэ штэ тий. Тэр үе дээрээ ялалцмаар байна штэ тий. Тэгэнгүүт тэр боломжийг та бол айгүй гоё ашиглаж чадсан байгаа байхгүй. Би бол таныг сайн байна гэж хэлмээр байна. Яагаад гэвэл та тэр боломжийг ашиглаад авцсан байна. Хүүхдүүдээ тэр хугацааг гаргаж чадаагүй гэж та бодсон бол юм шиг байгаа хэрнээ яг гаргацсан л идэх байхгүй. Одоо хүүхдүүд чинь та намайг баг байхад ингээгүй та тэгээгүй гэхгүй аз тий. Гэхгүй. Тийм. Тэгэхээр тэл нэг юм сэтгэлийн нэг юм мухарт нэг юм байгаад байдаг Тийм. байхгүй. Таны нөгөө гимшиг сэтгэл чинь тэнд байгаад байна. Тэгвэл хүүхдүүдийн хувьд яадаг гэж ерөөс тэгдэг юм лээ. Ээж жаргалтай ээж инээж байгаа л бол тэр хүүхэд л жаргалтай байд юм лээ. Би тэрийг аягуусаа ойлгосон байхгүй. Тэгэхээр ээж хүссэн ажлаа хийгээд те ингээд гоё явах чинь гоё шүү дээ. Тийм гоё явж хахад хүүхдүүд ч гэсэн тэр ээжигээ хараад жаргалтай байд юм байл шүү. Тэгэхээр та тэр тал дээр бас тэгж бодож болохгүй шүү заяа. Гэтэ айгуу сонио юм бэлээ. Хүн ингээд нөгөө нэг амар их ажиллаж агаад огцом гинт гэртээ би ч нөгөө тайзан дээр алаад тайзан дээр ингээд тоглолдог ингээд амар ирч хүчиг тайзан дээр гарахаар надаас амар ирч хүч гардаг. Ингээд хүмүүсийн өмнө гарахаар л би ингээд бүр энергийг авдаг тийм төрлийн юм баггүй юу? Тийм, яг тайз гэдэг чинь хүнийг ингээд нөгөө ингээд амар гоё ингэж нөгөө нэг одоо тайзнаар гараад энерги авдаг хүн байдаг тий. Ингээд ажиллаа хийхээр энерги авдаг төрдөг. Тий. Ингээд тайзан дээр гарахаар. Тэнгүүд яг тийм байжгаад дараалаад хоёр ингээд ойрхон төрчихгүй. Тэгсэн чинь нөгөө яг ингээд дефресд орд юм блэ. Тийм. Шууд ингээд би бүр амар ингээд бараг ингээд нөгөө бараг галзуурхын нааталт болж байгаа байхгүй яа бол амар өдөрч нөгөө ингэжсэн хүн чи гинт огцом 3 жил гэртээ ингээд дараалаад 2 хөт гаргаад төрсөн чинь бараг юу хэлээ би чи яалаа ялээ эн чи хорвоодлын юу лээ би чи ямар хүн бэлээ гээл те. Тэгээ би өөрийгөө юу гэж бодсон бэ гэдгсэн чинь яг тайвшруулсан бэ гэж бодсон чинь би өнөөдөр би хүн бүтээж чинь би өнөөдөр тайзан дээр залуунаасаа би өнөөдөр хандлтаа бүх хүссэн дүрдээ тоглолцсон. Надад одоо хүсээд ах дүр байхгүй штэ. Отхон туяа чи өнөөдөр хангалттай тайзан дээр чи 10 хэдэн жил чи тайзан дээр өдөр шөнөгүй тоглосон штэ. Хүссэн гинунда тоглосон штэ. Чи хүссэн нэвтрүүлгээр орсон штэ. Чи хүссэн мэрэгчлээ чи хийсэн штэ. Тэгэхэд танаа нөхөр гэдэг жахаа өөртөө би яар. Маа нөхөр чи найруулсан ингэ төгссөн штэ. Гэхдээ маа нөхөр ганц ч удаа мэрэгчлэр ажиллаж үзег байхгүй. Нөгөө миний төлөө гэр бүлийн төлөө өөрөө золиослдог. Гэр бүлийн хувьд гэсэн. Бүр шууд золиослоод тэр хүн ашлаагүй. Тэнгүүд энэ хүн ингээд амар туртай хүсэл сонирхол мөрөөдөлтэй байж хат нь тэр хүнийг би өөрөө золиослчоод өнөөдөр би өөрөө амар супер ингэж тоглолцоод амар олонний танил манил болчоод юм мундаг байчаад тэг өнөөдөр 2 их дараалж гарангуудаа би яагаад ингэж стресстэй байгаа юм бэ? Болохгүй гэд өөрөө өөртөө ярьж эхэлсэн. Тэгээ өөрөө өөрийгөө ингээд тайвшруулсан. Тэгээ ер нь бол айгу болсон. Миний стресс бохомдол айгу болсон. За хоёлаа юм блэ. Стрессний тухай ер нь аль ярилцсан заяа. За. Эхлээд л ярьсан баха. Ярилцсан төр хүлээж аваарай. Манай ерөнхий ивент тэтгэгчээр Манчкин брэнд ажиллаж байгаа. Аха. Хүүхдийг төрсэн цагаас нь эхэлж халамжлана гэд бүр яг төрсэн цагаас нь эхлээл ам арчилгаа байна. Бор хоолнд, нэмэгдэл хоолнд нь ороход нь яг хүүхдийн нөгөө нэг юм амны хөөрхөн жижиг булчингуудад тохирсон юм саруултай аяга ингээд бүр 12 сар хүртэл ингээд байдаг байхгүй юу? Тэгээ манай ерөнхий ивент тэтгэгчээр биднийг дэмжиж ажиллаж байгаа. Тэндээ бас нэмэгдэл хоолнд орж байгаа хүүхдтэй ээжүүд ахын бол Манчкин брэндийг сонгоорой гэж би бас энэ үүгээрээ зөвлөмөр байна. За хоёлаа яриа цааш нэрвэжлүүлээ. За тэгээ ингээд 4 хүүхэдтэй болсон ажил мэргэжлийн хувьд ингээд яг эхний 2 дээр бол ингээд завгүй байсан. Энэ болгоныг яаж зохицуулж ив та? Манай ээж чи айгүй эрт өнгөрсөн. Тэгээд манай хатан ээж маань бас ер нь хүүхэд харагдaltaараа айгүй маруухан ер нь харж байгаагүй. Тэгээд манай хатан маа бас эрт өнгөрсөн.
Тэгээд аав маань болохоор зэрэг бас хүүхд гарах боломжгүй нөгөө байсгээл жоохон харавчаад байдаг гэсэн. Тэгээд яг үндэ манай тал дээр бол тийм хүүхд гарах тийм эмээ өвөд бидэрт ямар ч нөлөөлөл үзүүлээгүй. Тэгээд нөгөө дүүнэр их харуулдаг байсан. Одоо хөдөө гадаанаас нөгөө оюутан дүүнэр мөнэр айгүйх манай хүүхдүүдийг харж ирсэн. Тэгээд айгүй хөөрхөн тийм хөөрхөн охтууд маань манай хүүхдүүдийг харж ирсэн. Тэгээд нөхөр маань өөрөө болохоор зэрэг бас цагийн ажил тэр үед хийжсэн. Нөгөө зигзагт ажиллаад өглөөний 8-аас орой 6 хүртэл ажилладаг. Тэгээд тийм байсан болохоор ойрын цагаараа өөрөө хүүхдээ харцдаг. Тэгээд ер нь бол манай нөхөр л айгүй мундаг гэж боддог шүү дээ. Тийм. Тэгэхээр яг нөгөө хүүхэд нь харах өнгөө тийм эцэг эхчүүд яг л болгодгийм байлээ. Өнөөдөр гэхэд л манай хоёрыг харах хүн байхгүй байгаа байхгүй юу? Тэнгүүл тэгэл бит хоёр яалтчгүй за хоёлаа чи тэдэн цагаас тэгж ирээд би тэдэн цагаас ингэж ирээд хоёлаа ингээ гэд. Тэгэхээр бас эцэг эхчүүдийг айгүй хариуцлагат суулгад юм бэлээ. Хүүхэд чинь давхар тэгээ бидрийг бас давхар ингээл хүмүүжүүлээл яваад идэг юм байлээ. Тэгээд хүмүүжил гэж ярьснаас ингээд та ээжигээ ингээд эрт алдсан гэдгсэн штэ сая. Гэхдээ мэдээж тодорхой хугацаанд ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа гэж байгаа тий. Тэндээс ээжээсээ авсан гоё хүмүүжил юу вэ? Манай ээж чинь нөгөө айггүй тийм мундаг хүн байсан. Нөгөө зан сайлтай айлд хүн болгон цуглаж замаг сайтай дуран шуу болгон цугладаг гэдэг шиг. Миний ээж чинь амар мундаг хоол идэг. Өөрөө тоогооч мэрэгчлээ. Хөдөө гадаанаас маш олон хүн ирнэ. Тэгэл ерөөсөө ээж өглөө шөнө өрөөгүйгээр бүр хитэн машин хүмүүс ирээл тэгэл тэр дүүрэн тогоо дүүрэн хоол игээл нөгөө хүмүүсийг маргааш нь дагуулаад цаах мах яваад имлэг мэмдэл дагуулж яваад бүр яг тийм хүн байсан байхгүй юу. Тэгээ ээж маань өнгөрөөд манад бүр хин ч ирэхгүй шүү дээ. Манай бүр хөдөө гадаанаас хүн ч ирэхэ болцсон. Тэгэл ингээл алга болчт юм билээ. Тэгээ би ээжээсээ миний өвдөд тэр үед бол нөгөө ээж нар болохоор зэрэг нөгөө би ч нөгөө бас эмээгийн хөхт байхгүй юу. Манай эмээ ч бас намайг яг өнгөртлөө би эмийнхаа үрт байж байгаад өнгөрсөн. Би ч бас яг эмээгийн хүүхэд тахгүй. Тэгээд манайх чинь зургуулаа айлаа. Тэгээд би ээжийнхаа тэр амар гоё хоол хийдгийг сурсан. Одоо бол би айгу гоё хоол хийдэг. Тэгээд айгу хүмүүсийг дайлдаг. Тэгээ ер нь бол айгу буянтай хүн айгу хүмүүсийг дайлж хоол өгдөг гэж хүмүүс ярьдаг. Тэ тэрнтэй адилхан мэдгүй ягаад ч юм би айгу хүмүүсийг дайлж хооллож ундлах амар туртай. Тэгээ ээжийнхэн тэр занг айгу хөвлөсөн. Манай ээж чинь тэгдэж шít. Босоод нэг атхан чиний гурил зураад хоол ичгэд энэ хүнээс юу гараас гар дутуу гэжтэй л гэж хэлдэг байхгүй. Нэрэл бодоодсэн чинь ороод ирсэн хүнд аяг цай өгөөд нэг сайхан аягхан хоол шүд буслахад нэг жоохон гурил зураад өвчөд тэр нэрээ ядаад тахын байхгүй л байхгүй. Тийм бэм чин миний октод өглөө босоод тий би тэгтээ аяг унтдаг хүтсэн шүү. Хараа нэг 12 хүртэл өдөр хүртэл унтдаг гэсэн. Тэгэл манай ээж басан гут чинь ингээл хоол бол ингээл хийцэн байдаг. Тэгэл ерөөсөн ээжээсээ яг л тэр имийг сурсан. Манай ээж маш их угаалга хийдэг гэсэн. Харин тэрийг сураагүй. Тэгтээ хоол идгийг сурсан. Хоол идгийг нь сурсан. Тэгээ миний имээ чинь бас аюу мундаг хүн байсан. Тэгээ би имээгээсээ одоо манай имээ чинь бүрээд гутал ойдог гэсэн байхгүй. Тэгээ дээл ойдог гэсэн. Манай ээж тэрийг сураад би дээлийн ойжуулж чадахгүй л дээ. Тэгтээ эмийнхэн бүрээд гутал ойдог. Тэгэл хайлмгүй майлмгүй хийдэг мэдэг. Ер нь л тэгэл бүхэл ер нь хөдөө ах үед ер нь бүхэл эмээ хийдэг. Одоо эмэгтэй хүн гэхээр ганцхан хоол идэг биш шүү дээ. Эмэгтэй хүн гэдэг маань би бол тэгж их хүн гэдэг маань бүх төрлийн юмд юм нюанстай байх хэрэгтэй юм байна. Би одоо бүх төрөлд юм жижигэн зүйтэй байхгүй. Волейбол тоглоно, сакс тоглоно, тэ хөл бөмбөгч тоглолцдог, тэ бүжиглждэг, дуулцдаг, юу ч хийчдэг, тэ одоо яг л түлээ хаагч угаасаа тийм шүү дээ. Түлээ хаалтанд гадаагаараа мод хөрөөд чинь усандаа явцдаг, хоолоо гараад тийждэг, ямар ч юм угаачдаг, ямар ч асуудалгүй хүүхдээ өөрөө ингээ харчдаг, хоолчдаг, үндэг гэд би ингээ тэ. Ер нь манай ээж яг тийм юм байхгүй. Яг ингээл тийм бүр амар хурдан хөдөлгөөнтэй. Ээжигээ дагаад би ингээд уулан болон жимс ингээл түүгэл ингээ явцдаг. Яг тэрнтэй адилхан уулгат мадаар ингээ явцдаг. Тэгэхээр эмэгтэй хүн гэхүүгүй ээж хүн ер нь л тийм байт юм бэл. Бүх төрөлд ингэж бүх төрлийн нюанстай тэгээд юу ч хамаагүй хийждэг. Тэгээд яг ээжээсээ бүхэл яг тэр зан чанарыг сурсан. Хоол хийх чадварыг ингээд авсан гэдгийгсэн шүү дээ. 4 хүүхдийн хоолыг хийхэд бас л чадвар угаасаа шаардна. Тэгээ сүүлийн үед нэг юм болцсон байна. Та анзаарсан уу? Ингээд хүүхдийн хооллолт аягүй чухал болсон. Харин тийм. Ингээл нэмэгдэл хоолнд орохоор нь юу идүүлэх юм, юу уулгах юм гээл тий. Тэрэн дээр та яасан бэ? Ер нь ингээд 4 хүүхд дээр хоолны тал дээр яг яаж ийсэн? Ямар ингээд зарчим баримталсан? Тэгэхээр нөгөө эхний хоёр дээр бол яг үндэ нөгөө яаж ч өнгөрснөө баг мэдэхгүй байгаа байхгүй юу? Сүүлийн хоёртаа бол их ойрхон байсан. Тэгээд ер нь
орой төрөх тусмаа ер нь хөхний сууч багасчтай юм билээ шүү дээ. Тэгээ би чи ер нь нэг дээдлэн л хоёул ингээд 6 сар хүргээл хөхнөөс нь гаргасан. Тэгээд эхнийх нь болохоор баг нэг 4 сар мартаатай гараад дараагийнх нь нэг 6 70 сар хүртлээ гаргасан. Гэхдээ яг энэ бол хүн болгоны одоо онцлог л та. Би бол биеийн организмын л онцлог. Тэгэхээр ингээд зарим хүмүүс 1 2 3 хүртэл хүүхдээ хөхөдөд байдаг байхгүй юу? Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол те. 6 сар гэдэг хүртэл хүний тижэл гэдэг бол хамгийн тижэлтэй хоол. Тэрнээс хойш ер нь бол хүний сөв жоохон басгал зүгээр юм шиг санагддаг байхгүй юу? Тэнгүү зарим найзтай хэлэнгүү зарим нь үгүй өста нэрэ хөгчл байвал бараг тэр чин зүгээр гэж тэгдэг те. Тэг мэдгүй тэр бол миний хүний л өста бодол юм байна. Тийм. Тэнгүүд ингээд бид нар ингээд 6 сараас хойш бол бид нар чинь хамаа замраагаа хоол иддэг шүү дээ. Тэр хоолт чинь миний хөхний зүгөр хүүхдэд очиж байгаа шүү дээ. Яг бол 6 сар болчихгоо бид нар хамаагүй халуун ногоотой юм мэдэл хамаа замраагаа хоол иддэг тий. Надад бол тэр буруул санагддیں۔ Гэхдээ мэдгүй тэгээд зарим хүмүүс нь тийм үгүй хөхний зүгөр хоолж ил явал дахлаа сайн мэй гэл ингээл ярьдаг. Тэгэл хувь хүний л онцлог. Тэгэхээр би нэг амар олон төрсэн болонгууд сүмэнд багасцсан байхгүй. Тэгээд багасангуудаа нэмэлт хоолнд ер нь оруулж гэлсэн. Нэмэлт хоолнд хамгийн түрүүнд оруулахдаа би дандаа будаа буцалгаад тийм жижигхэн будаа буслангуудаа будааны шүүсээр оруулж эхэлдэг. Ер нь бол манай дөрвөлөл ер нь баг тэгж ирсэн. Тэгэл багаар тэгэд нөгөө сүүлийн хүүхдүүд байна бүр гоё нэмэлтүүд амар ирдэг болсон тий гоё будааны янз янзын гоё цотон шүлнүүд усны халуун ус найруулад ингээд хүчдэг тийм гоё цотонгууд. Тэгэл бэлэн ногооны нухшнууд ямар гоё юм бэ тий тийм нууд аюу гарсан. Хуучин болвол бид нар чинь бас л мэдгүй айгүй хэцүү байдаг. Алим жигнэл нөгөө брокколи биш брокколич бол тэр үед бас хэцүү байдаг гэсэн. Одоо 14 жилийн өмнө гэхээ луу алим жигнэж ягаад тэгээд нухаад өгдөг байсан тийм байсан. Тэгвэл яг одоо манай бас ерөнхий энд тэтгэгчээр Baby Bear Isis Farm хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эхнээс нь одоо гоё танилцуулнаа. Энэ бол яг нөгөө хүүхдийн нэмэгдэл хоолнд оруулахад зориулсан. Сүүн гоё тий. Тийм, сүүнгээрээ бас алдартай. Тэгээд та онгойлгож үзэх үү? Би та онгойлгож үзсэн дээр. Танд бэлгэлж байгаа. Баярлалаа. Баярлалаа гинэ. Ямар хөрхэн савлгаа мовлгаа гоё даавн тормортой. Эко, ерөнхийдөө бол нөгөө Baby Bear чинь эко органик гэдгээрээ айгүй алдартай. Тэгээд энэ нухшин гэх юм бол бас яг одоо хідүүлээ жимсийг органикаар шууд бэлэн идэж болох нэ. Идэх тийм боломжтой болж байгаа гэсэн. Ямар гоё юм бэ нараа. Тийм гоё. Бас хараа. Тэгээ одоо ингээд жимснүүд ингээ өөр байнгут одоо өтгөн хатдаг ш хүүхдийн. Өтгөн хатгаад одоо наадлын лиртэйг өгөхөд өтгөн шингэрнэ. Тэг ингээд жимснүүдийн хорцны харилцааг нь бас ингээд цаанаасаа бүр ингээд нэгтгэцсэн юм байлээ. Тийм байна. Өстой гоё юм байна. Би эдний нөгөө сүг хэргэлтээ. Тийм байна. Наа чи нөгөө кашн. Энэ үү? Тий. Наа кашн болохоор ямар нэгэн харшилтай хүүхэд байсан ч идэж болно. Ямар гоё юм бэ? Энэ араа сокгүй шүү дээ. Тий. Эдний нухшнууд нь бас гоё. Луунгийн шүү дээ. Яг ногоонууд нь яг органикаараа. Маш нөгөө нэг 2 хүүхэдтэй байхгүй 2 ойрхон. Одоо том хоёр нь бол харьцангуй барьцах нь бага байдаг байхгүй. Нөгөө хоорондоо булаацалтаад байдаг. Тэгээ шүү дээ. Яг булаацалт тэгэл зодтолтно. Тэгээд нөгөө адилхан хувц авч өгөхгүй бол бас яг хоорондоо яг тэгдэг байхгүй. Тэгсэн чи яг 2 хоёр. За ашгүй дээ. За тэгэнгүүт л дараагийнх маань Isis Farm байна. За Isis Farm бол яг нөгөө арьс арчилгаанда миний хувьд бол номер 1 гэж би боддгийг. Тий. Яг гэр бүлэрээ хэрэглэж болно. Жирэмсэн ээжүүд бас хэрэглэж болно. За тэгээ энэ дотор маань болохоор та хэрэглэж үзчихсэн үү? Үгүй юм байна. Тэгвэл үзээрэй заяа. Айгуу гоё. Нөгөө 2-4 хажуудаа тавьчихоо та. 4 хүүхэдтэй дөрүүлэнд нь хэрэглэж болно. Ямар гоё юм бэ? Биеийн бүр үнэхээр гоё шүү дээ. Одоо энэ сүлд нэг энэ хажуудалтай энэ атог гэх бичгтэй гарсан байлээ. Энэ болохоор нөгөө бүр илүү сайн чанарын. Одоо нөгөө Монгол хүүхдүүд амар их юм диабеттэй төрдөг болчиход байна тий. Арсны харшилтай. Тэр харшилтай ерөнхийдөө бол яг одоо миний бодлоор Монголд номер 1 байгаа. Тийм. Тэгээд юм нарны тас. Энийг танаа хоёр жоохон ч бас болно. Тийм ээ. Тийм kids гэсэн байгаад. Ямар гоё юм бэ? Таач болно. Танаа нөхөрж ална. Тэгээ ээжүүдтэй бас зөвлөхэд одоо эд нөгөө нарны хурц тояа итгэвч чаа тий. Ийм үед тий ээжүүд маань ч гэсэн Isis Farm-ын нарны тас болон бие арчилгааны арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За тань баярлалаа. Ямар гоё юм бэ? Зөндөө гоё бэлэгтэй болчлоо. Манайх нэрээ зөндөө бэлэгтэй. Ямар гоё юм бэ? Дахиад худлаа. Дахиад байгаа. Тийм тэгэхээр яг би таны нөгөө сая хүүхдийн хоолтын тухай ярьсан болохоор эдрийг
хэллээ. Тий та тэгээд Хэлээд өгчлөө. Хэлээд өгчлөө. Тий хэрэглэж үзээг бол бас гоё хэрэглэж үзээрэй. А би юу Baby Bia. Baby Bia гэвэл мэдэн л дээ би манай сүүгийн нэрлэлтэй гэсэн. Тийм. Тэгсэн одоо айгүй гоё төрлийн юмнууд нэмэгдсэн байна тий. Тэгээд та SS Farm-ийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Ер нь манай хүүхдүүдийн хувьд бол манай хүү харшилтай. Танаа хүүхдүүд хэр вэ? Харшламтгай юу? Ямар вэ? Нөгөө юу яа тийм бэ нөө хашилч угаасаа нөгөө удамшилт юм ба штэ. За. Би ч нөгөө хамгийн томьёогоо гидсэн дотор байж захтаа нөгөө дандаа алхаж явдаг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө дандаа алхаал явж байгаа нөгөө дандаа манайх чинь 25 дахь эмээс ингэ тэнд байдаг гэсэн чинь тэгж явж байгаа байшилтай болсон байхгүй. Тэгээд ногооны харшилтай Яаж явж байгаа? зүгээр ийм том жирэмсэн гидтэй зүгээр алхаж явжсэн чи дандаа нөгөө манай Улаанбаатар хот маань ер нь шарилжны айлэргээ гэдэг те. Тэгээд нөгөө мэдгүй нөгөө тархлаа төрөөс уларцсан явж аваад тэгээ ногооны харшилтаа би өөрөө одоо 6 70 сар наадам өнгөрөнгүүт л яг нэг харшил. Тэнгүүд манай охин яг тийм харшилтай. Би бас. Яа, Монголд үн харшилгүй баг алга те. Гэхдээ нөгөө биений харшил гэдэг юм байдаг шүү дээ. Тэр чин болохоор зэрэг арьсан дээрх харшил бол удамшигтгэл юм шиг үлээ. Би болохоор зэрэг тэвж атсан. Би нэг жирэмсэн байж хатаа тэгчихсэн байхгүй. Би ер нь лаазалсан бүтээгдэхүүн иддэг байхгүй. Лаазалсан болоод одоо нэг юм дандаа таршилсан ногоо ерөөсөө иддэггүй. Надад нэг юм шигтэжсэн байхгүй юу. Отгоо хизээч битгий жирэмсэн бахта юм лаазалсан, таршилсан одоо юм халуун ногоотой битгий дээрээ аль болох тэрийг дараарэ. Тэгэх юм бол хүүхд чинь эрүүл сараар гараа шүсч. Ёстой нэр би ёстой иддэггүй. Тэгсэн чинь ерөөдөөс манай хүүхд тийм дөрөвгүй. Айгуу сайн мундаг биш. Тэгэхээр ерөөс энэ даршилсан ногоо одоо тийм лаазалсан бүтээгдэхүүн чинь угаасаа жирэмсэн багт хамгийн ортой гэж байгаа байхгүй юу? Тийм л дээ. Хүүхдүүд нөгөө юм шар байгаад гардаг шүү дээ. Шарлалттай. Шарлал өндөртэй гардаг хүүхдүүд ээж нь бас яаж идэж ууж байгаас шалтгаалж тэр чинь бас гардыг билээ шүү дээ. Тэгэхээр манай одоо эхчүүд жирэмсэн эхчүүд байна. Лаазалсан бүтээгдэхүүнээс бүр ингээд шууд ингээд жирэмсэн боллоо бол шууд татгал зарил гэж би бүр яг өрөөлмаар тий. Лаазалсан бүтээгдэхүүн бол үнэхээр дэми шүү. Яг үн тэр чинь нөгөө хадгалагч нөөшлөх ингээ бодис мэт зорцсон байгаа даа тий. Хүүхдтэй болоё гэж төлөвлөж байгаа бол яг төлөвлөхөөс өмнө л өөрөө ирүүл байгаарай. Ирүүл байгаад ер нь тэр 1000 хоног чи ингээ маш чухал аа. Чи 1000 хоногтол маш чухал, маш сайн байж чадах юм бол хүүхчээ окей. Асуудалгүй тэрнөө. Тэгэхээр яг л нөгөө бидний бас нөгөө хувийн зохион байгуулалт маш чухал болоо гэж чинь тий. Хүүхд төрүүлж өсгөн гэдэг мэн зүгээр ингэж явж байгаа л төрүүлчих бол одоо биш болсон байхгүй. Хуучин бол бид нар залуу зандан бахта юу ч болоогүй юм ингээл нэг төрүүлээл гэл дайжтай гэл ингээл явдаг байсан те. Тэр үед мэдгүй нэг үдсэн чил манай хоёр том байна ингээл айгу ингээл том болцсон те. Одоо бодоод эхлэнгүүт нэрээ одоо ингээд төрж байгаа одоо ингээд утаанаас ахуулаад те. Ингээл идэж ууж байгаа юмнаас ахуулаад бүхэл юм Тэгээ дахиад өргөөс айгаад байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Би бол одоо яг болоо ингээ болцоо одоо дөрөв хүүхэдтэй хангалттай. Тэгээ дөрөв хүүхэдтэй гоё. Надаас олон хүүхэдтэй ээжүүд угаасаа мундаг л да. Маш мундаг санагддаг. Тэгээ та сая нөгөө ингэсэн шүү дээ. Ингээ гэртээ суугаад яг хоёр дээр нөгөө гэртээ суугаад ирсэн чи ингээ их ажилтаа яжгаад гинт ажилгүй болцсон. Депресссэн гэдэг. Тэр үе ингээ амар хэцүү. Надад бас тохиолдчихсан байхгүй яг энэ үе. Тэгээл үе чи ингээ савл ивэл уйлж гал ингээл гомдоол хинт чамаагүй гомдоол мэдрэл муутай юм шиг тий. Та тэрийг марч яваа. Гол нь өөрөө яг ингээ мэдэрсэн үү? Амар би депресстэй дийнда гэлөө. Гэтэ тэрийг мэдэрдэггүй юм байлээ. Ихэнх нь мэдэрдэггүй гэж байгаа байхгүй. Тэгээ мэдэрхгүй байжсан чи манай нөхөр надад тийхгүй хайр чи нэг л биш байгаад байна гэдэггүй. Би яахлаараа биш ээ тийм ээ гээл те ингээл эхэлж байгаа штэ бас ингээл мэдрэл те. Харин яг тэгдэг. Тэнгүүд чи ингээл тэгэл бодоод жил нэрээ би яг ингээл юу ч болоогүй байхад ингээл уурж муурлаад гинт ойрлж морилол те. Яг ингээд байгаагаа мэдэрсэн байхгүй. За би юу нэг болохоо үйдсэн байна. Тэ болохгүй байна гэд. Тэгэл ер нь өөрийгөө ер нь хянж эхэлсэн, захирж эхэлсэн болохгүй юм байна гэд. Тэг ядаж тэр үед нөгөө ковид таарад тийм биш үү. Карантинлаад тэгээ нөгөө дэлгэцэн мэлгэцээр нөгөө тайз мэсний уран бүтээлүүд багассан. Тийм байсан ч болоод ч юм уу амар би ч ингээл бид нар ингээд яг тайзан дээр гараагүй бутцсан байж байгаа хүмүүс яг тэгж ирдэг байхгүй ингээл
тайзнаар гарах гэсэн чигээр унтаад босч тайзаа гарах гэсэн чинь зүүдэлж штэ. Чинь гутлаа мартцсан хувцас нь олдохгүй байна гэж зүүдлээд гээд яг ярьсан чинь сүйд би үлзээхтэй нэмээр л хойлоо нөгөө нэг битэр хамт жүжиг үзчихээ таараа явжсан нэр тайзд гарш ойлаа нэг тайз майзнаа гарах юмсан гоё шүү маяг шүү гэж ярьсан чинь тайз нь зүүдэлдэг те гэсэн чинь тийс зүүдэлдэг штэ хувцас олохгүй хүй би бас их тэг зүүдэлдэг те хувцас олохгүй ингээд зүүдлээд идэг те гэсэн чинь ингээд тайзнаа гарахаар гутал нь олдохгүй тийм тэгэл намайг тоогдоход би нэг гутлаа олохгүй тайз дээр яг тэг зүүдэлдэг байхгүй. Тэгээ тэр тухайга битэр ингээ яриад баах инэлж яана яг тэг зүүдэлдэг те гэд нэр бас тэг зүүдэлт юм штэ гэд. Тэгээ ер нь бол хүн ер нь бол те хүний амьдралын хамгийн үнд зүйл нь яг юу юм бэ? Өнөөдөр гэр бүл байхгүй. Өнөөдөр миний ард талд 1000 ингээд хүмүүс одоо над руу дайрсан ч гэсэн миний ард талд бацаа үлдэх хүн, миний айн, миний үр хөвгтөл үлдэх байхгүй юу? Тэгэхээр хүн боломжтой үедээ үр хөвгтөд цагаа маш сайн зарцуулах хэрэгтэй юм л шүү. Тэгээ манайх болохоор зэрэг 7 хоногт нэг өдөр гэр бүлээр ингээд одоо манай хоёр том ч одоо удахгүй ингээл үүрнээсээ нисээд яг гоё өсвөр насны хүүхдүүд болж ирж байна те. Тэгтээ ингэж би тэгтээ сүүлийн үед би амар энийг айгүйх сонсоод байгаа байхгүй. Танаа охин чинь өөрөө сайн уу мэдөө чи яагаад уурхаа олцсон юм бэлцэн ингээл би ингээл анги хүүгийнхаа ангийнх нь охтууд мөхтөө таралтангууд харин шилжилтийн нас гинэ гэд ингээд байгаа байхгүй. Уучлаарай надад бол энэ аяйгөө буруу. Надад зүгээр тэгс миний зүгээр бодол шүү. Тиймээ одоо наад чи шилжилтийн настай байгаа. Наад чи ууртаа байгаа чимээгөө орхичих. Би тиймээр тих тусам ярих хэрэгтэй. Яагаад хүүхдүүдийг шилжилтийн настай гэж ингээд тэр хүүхдийг ганцаараа ингэж хаяад байгаа юм бэ? Би бол үгүй уучлаарай. За миний хөө яас өнөөдөр юу болсон? Одоо танаа хоёр яг ирдсэн байна уу? Ирдсэн. Тэгэхээр бүр аюу хэцүү байдаг гэсэн. Та яг танд тийм мэдрэмж байна уу? Тийм манай хүүчс өрөөнд ороод алга болчихсон. Нөгөөд нь би дуудаж гарч ирнэ. За Эрмүний нааша гараад ир аяа шаазангаа угаа дүүнэртэйг хамт бай. Наа уцаа бэл би ажилтаа ямар хичээлтэй байгаа юу гэсэн үг юм. Чи ингэх хэвээр удахгүй чи дүүнэрээсээ ингэ явчихна. Би бол ингээд ерөн жоохон хатуу үед би хатуу шүү дээ. Аав нь бол барахтаа хэлэхгүй шүү дээ. Бас тэгж хэлэхгүй бол энэ шилжилтийн настай ууртайгаа гэж амар олон хэцүү хүчүүдээс би энэ үгийг сонсоод байгаа байхгүй юу. Би тийм арай. Тэгвэл нөгөөх нь бид нар шилжилтийн насн дээр яадаг байсан юм. Бид нар шилжилтийн нас байсан юм уу? Чаа. Энэ шилжилтийн настай битгий мээрээ гэдэг. Нэг гэрт бөөнөрөө байж хат нөгөөх нь гэрийнхаа буруу хараад ингээд би шилжилтийн настай гэдэг ингээл те. Тэнгүүт ээж аав нь иш минь энэ миний шилжилтийн настай гэдэг тийм үе байсан юм уу? Гэхдээ одоо орчин үе өөр болсон тий. Гэхдээ шилжилтийн настай гих тусам улам гэр бүлээс тусгаарлаад байвал тэр хүн улам өөрийгөө мэдрэл би нэрэ болохгүй би шилжилтийн настай би өнөөдөр ууртай байна. Тэ дүүнэртэйгээ уур мороо гаргаа тэ тэгж энэ бол айгу буруу ахгүй. Би ярьдیں۔ Чиний төр шилжилтийн нас мас ерөөс амаахгүй. Наад нас чи би дуулаад гарцсан. Хамаагүй чи дүүнэртэйгээ бай. Гэр бүлтэйгээ ойрхон бай. Ингэн явахгүй гэл те. Одоо том болгоомжтой явахгүй. Тэнгүүт би өвгөө 1-7 хоногийн нэг өдөр хамт явна. Гарнаа. Бөөнөрө гарнаа. Уцаа байл хувцас амс маялаад 1 2 3 гэж дуудаж шин. Нэг хурдл хувцас амс гэж орилоо шүү дээ. Тэнгүүт чинь тэгэл нөгөөдөл чинь бүгд хувцас амсл гараал тэгэл ингээл тэнгүүт бөөнөр гэр бүлээр аз жаргалтай ингээл нэг чонжон болдог бөөнөр гэр бүлээр үзэл агаар магарт гараал амар гоё. Тэр чинь бас гоё дурсамж амар гоё. Тэнгүүт нэрээ амар гоё гам чинь. Би бол яг тэгдэг. Тэгэхгүй болохоор зэрэг энэ шилжилтийн настай битгээр. Тий. Тэр одоо тэр би бас наа шилжилтийн насн дээр ч ингэж айгаад байгаа байхгүй. Би ингэж яагаад айсан бэ гэхлээр айгуусаа ярилц хөвгттэй. Манай хүү бол ер нь аюу тийм нээлттэй ингэ ийм хөвгтэхгүй юу. Аюу өөрийнхөө үзэл бодол аюу жилүүдтэй илэрхийлдэг. Тэгээ би яг сая өнөө өглөө ирж илаа л да. Наашаа иржсэн чи таксин дотор нэг ийм явж гин. Тэгээ би нэг донг өлгөд авсан. Юу вэ гэсэн чинь хэрвээ танаа хүүхэдтэй шилжилтийн насн дээр ирсэн болвол тэр хүүхдүүдэд нэг юм бас илүү л нэг өөр юм ялгараад байдгийн гинэ. Тэгээ тэр том болох тийм нэг тийм гарманы тэрийг бид хэд яаж зөв энэ хүүхдийг хуваарлах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Тасгал хөдөлгөөн хийлгэх, спортоор хичээллүүлэх, хүч энергийг зарцуулах гарах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол тэр хүүхэд нөгөөдхөө гаргаж чадахгүй болохоор уурлаад идэг гэж юм. Ингээл бачимдаал уурлаа л те. Тэнгүүл эцэгчд манай айн гэж нэг ааштай юм. Яаж байгааг нь мэддэхгүй. Гэхгүй таны нөгөөсөө ярилц гэдэг чинь маш чухал юм байна. Тийм ярилцаад миний хүү яамаараа яах вэ? Дүүнэр аваад гадаагаараа тоглол. Завгүй нэгхгүй. Ер нь хүүхдүүдийг завгүй болох хэрэгтэй юм биш үү? Янз янзын сургалт, янз янзын юмд явуулаад миний өнөөдөр яамаараа би өнөөдөр тэгээд би нөгөө нэг одоо манай хүч 14-тэй.
Гэтэ нэг юм амар хөөрхөн байхгүй. Ингээд сайн байна уу та гэдэг хүмүүст амар мэдлдэг. Тэ нөгөө эвдрээгүй айгүй хөөрхөн. Тэ ийм надад айгүй олон хүмүүс гэсэн аахгүй танаа хуу ямар хөөрхөн юм бэ? Айгүй хөөрхөн эвдрээгүй. Тэ амар хөөрхөн ингээд амар хүнтэй ямар хөөрхөн мэдлдэг юм бэ? Дарам дөрвтэй багт ч юм бас зарим нь мэдлдэг, зарим нь ингээд баг ингээд ингэж явдаг тэ. Тэгж манай хүч амар хөөрхөн мэдлдэг байхгүй. Би тэгээ миний хүү. Гэтэ бас тэгж тулгаж болохгүй юм билээ. Чи хүн ороод ирлээ мэдлээч гэ тэ. Юу л яг багаас нь жоохон ганц нэг хилээд тэгчингүүд хүмүүс автоматар тэд нар чинь том болонгуудаа хитрхи чи мэдлэл зэндэл гэдэнгүүт нөгөөдөл нь амар ороо борчих болчих штэ. Минута. Тэгэл нэг төвхтэй санагдал тэ. Гэр тэрэнгүүт би мэдлэхгүй нэг аав ээж чинь гээл тэ. Бас тэр чинь бас буруу юм бэлээ л тэ. Би ч бас анхандаа тэр чи хүчтэй тэгэл тэгж туулж ижил ойлгох юм байна штэ. Тэгээд би бас ингэж анзаарсан заа. Жүжигчний мэрэгжилтэй эцэг эхчүүд хүүхдээ айгүй их ажигладаг юм байна. Бид нар нөгөө жүжигчин хүний онцлог байгаад энэ жүжигчин хүмүүс нөгөө нэг та одоо ингээл нэг дүрж явахаар бол дүрээ судлан тий. Тэгэнгүүт л амьдрал дээр байгаа бодит дүрүүдээ судалдаг юм байна л да. Бага хажууд байгаа. Тийм. Тэгээд тэдрээс судлаа за би хүүтэйгээ ингэх хэрэгтэй байна. Хүүтэйгээ ярилцах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр яг би таны арга барилыг чи аавна. Хүүдэрээ би тэгэж бодохгүй. Яана бид хоёр алалцах байхаа өсвөр насн дээр нэгэ. Тэгэнгүүт л яг танихаар сая гоё ярилцах нь зөв юм байна. Ярилцаа. Өрөөнд нь ор сууж байгаа юм яриад хоол мол хийж явахдаа миний хүн өдөр ангид нь юу болов? Ангийнх нь яасан гинэ гэл ингээл юм яриад зүгээр ингээл тоглож моолол ямар хөрх өндөр болсон миний өвч ингээл ингээл юм хоол мол хийнгээл ярилцгуул. За ярилцъя гэдээ ярилцгаа юм л дээ ярилцахгүй шүү дээ айгу хэцүү. За тэгээд хүүтэйгээ бол ингээд уучраа ололцчихж байгаа юм тий. Тэгээ 3 охинтой штэ. 3 охины хувьд болонгууд л нөгөө бүх зүйл дахиад ингээ өөр болоод ирж байгаа тий. Охин хүү хоёр ч бас өөр ондоо юм билээ штэ. Тийм би ингээл мэдж байгаа байхгүй ингээл суралцаад явж байгаа бас. Тэгэнгүүт л охин хүүхдээ ингээл зүгээр нэг арьснаас нь нэхзүүлээл өөр арчлна гээл үснээс нь ахуулаад өөр арчлна гээл эхэлдэг юм билээ штэ тий. Тийм. Гэтэ аюу сонио. 4 хүүхэд байж дөрүүлээ амар өөр зантай. Амар сонио. Одоо угсаа надаас төрсөн шүү дээ. Гисэн мөртлөө одоо манай 3 охин гуруула бүр шал бүр ингээд төрөхтөл угсаа тэгж төрд юм байна. Нөгөө би тэгж ботсон гэр бүлийн хүмүүжил гэдэг бас нэг үүртэй. Хүүхэд төрөхтөө угаасаа л гидснээсээ би болохтоо л угаасаа л тэр хүний характер, зан характер, царай зүс бүх юм л ингээл төрдөйм билээ. Өгдөөл төрдөйм билээ гэж бодсон. Тэрнээс бол ингээл гэрийн хүмүүжил амар нөлөөлөөл ингээл тэгэл тийм зантаа төрцөн байгаа хүүхдийг би ингээд амар гэрийн хүмүүжлэр ингээл чи ийм байх хэвээр юмстай гэж болохгүй юм билээ. Угаасаа л тэр 4 хүүхд төрүүлэл өөр л хүүхдүүд төрцөн. Би болохоор зэрэг хүүхдүүдээ болохоор зэрэг аль болох юм жоохон юм спортлог юм тийм бүжиглэг юм ингээ те ингээд бавнах чинь гэртээ хөгжим тавьж байгаа амар ингэж бүжиглдэг гэр бүлээрээ бүжиглдэг. Хоёр ч байсан хоёлаа урлагийн ш. Тийм. Тэнгүүд нөгөө нэг манай цэцэрлэгийн багш нар гэдэг байхгүй урлагийн хүний хүмүүс амар өөр гэдэг ч аахгүй. Юу нуурч айгу нээлттэй байдаг. Амар юм чөлөөтэй байдаг гэд. Тэгээд олон жилийн өмнө би хүүхдээ гадаа салхилуулаад байжсэн юм аа. Тэгсэн чинь нэг их надад гарч ирэнгүүтээ дөнгөж хоёроо төрүүлсэн байсан. Отхоо их чинь чамдыг юм хэлэхүү гэлтэгчсэн. За гэтгсэн чинь их чинь ганц хүүтэй. Би өөрөө ингээд ийм магистр докторант гэдэг амарлаг тийм хүн байгаа хгүй юу. Тэг би одоо их чинь амар амьдралдаа аяг харамсдаг юм аа гэл. Тэглээ тэг би яас их чигээд. Би ингээд чи мундаг байх хэвээр, чи лидер байх хэвээр, чи төгс хөвгтэй байх хэвээр, чи ном унших хэвээр, чи ийм байх хэвээр, манайх ийм элит гаралтай, чи ийм байх хэвээр гэд багаасаа хөвгтэй бүр ингэсээр байгаад нөгөө хүүхэд нь үнэхээр лидер амар юм лаг болсон. Одоо би амар харамсаж байна. Одоо манай хүүхэд 30 настай зүгээр л компьютерийн арталт амар том нүдний шилтэй линз зүгэл ингээл тоглолтол ингээл ажил хийгээл байдаг. Тэ амар лаг ажил хийдэг. Гэтэ одоо хүртэл хүнтээс хүүхэд гаргаагүй ихнэрч байхгүй. Зүгээр л би тэр хүний хүүхдтэйгээ одоо хүүхд шиг нь байлгаж чадаагүй. Хитрхи би өөрийгөө ингээд өсгцөндөө би одоо их чин толгоор байгаа ингээ шаагаа сууж байна гэд надад ярьжсэн байхгүй. Хүн нь бол тийм л ах хэвээр мэл хүүхдээр нь өсгөж тэр хүүхдийг юу хүсэж чинь яг тэрүүгээр нь ингэж л байлгах хэвээр мэлээ. Би өнөөдөр чи жүжигчин болох хэвээр гэд би өнөөдөр жүжигчин мэрэгчлээ яжиж би жүжигчин мэрэгчлээ яж би жүжигчин болохыг хүсдэггүй байхгүй. Яг л би тэр амьдралыг өөрөө дуулаад үтцсэн учраас болохгүй гэж би боддогч манай бүх урлагийн хүмүүс тэгж боддогч нэг нь юм уу хоёр нэг нь заавал болчихсон л байхгүй. Тэгсэн л байдаг. Гэхдээ тэрийг би хизээж төсөөлөхгүй байхгүй юу.
үнэхээр тэр амар супер авьяастай бол болох нь болоо л явна те. Тэр хүүхдийн өсөл мөрөдлийг сонсох ёстой юм байл л дээ гэж би бодсон. Тэр хүүхэд юу хүсэж чинь яг тэр хүснээр нь л явуулах ёстой юм бэл. Тэрнээс л чи би өнөөдөр эмч насаараа манайх ингээд эмч байсан учраас чи эмч болох ёстой гэж ингээд те дайрахсгүй юм бэлээ л те. Тэгэхээр зүгээр яг миний зүгээр яг бодол тийм юм бэл хүүхдээр нь гоё байлгаал. Би үл тэгдэж шүү дээ манай хүн 3 4 2 2 авцсан. Окей хамаагүй. Хүүхд авчлаа. Өнөөдөр бид нар тэр амар тийм нөгөө би тэгдэг байхгүй нөхөртэй ойлогдод. Одоо тэр нөгөө косинус синус одоо нөгөө катанкс гэдэг тэр ч одоо яг амьдралд хэрэг болж гэнэ үү? Одоо тэр язгуур мазгуур гэдэг тэр яг хэрэг болж гэнэ үү гэдэг ингээл арцдаг байхгүй. Хүний амьдрал яг тэр одоо яг чамд хэрэгтэй нүү гэдэг. Хэрэгтэй болох нь байх л та дэд мэрэгчлэр явж байгаа хүмүүс хэрэгтэй л ах та. Тэгэл оо нэрээ яад юм бэ гинт бодсон ч катангс гэдэг бид нарт ярьдаг шүү. Ажил дээр болсон. Энэ нөгөө катангс синус шүү гэдэг юм болоо тэгдэг л ах та. Мэдгүй. Тэгээд бодонгууд яг өндөө гэхдээ мэдээж бол тэр бол тодорхой хэмжээр байдаг л хэрсэн байр л та. Гэхдээ хүүхд бол тэ нөгөө ингээл гоё би бол одоо хүүхдийг бас нэг урлаг спортоор амар хүмүүжлдэг. Би хоёр хүүхдийг хоёр багаага экомени төвдөг байхгүй. Манай экомени гэдэг амар чинь би мэднэ. Би асуудалж ирсэн. Тийм үү? Амар гоё эцэг. Хүүхдийн бие бэлтрийн хувьд айгүй яах юм бэлээ. Амар супер. Манай 3 настай одоо 4 настай нөгөө нэг арай жижигхэн бит төрсэн байхгүй. Тэгээ нөгөө хоёр ойрхон төрчгөр чинь нэг нь жоохон тэгтийм билээ шүү дээ. Тэгээд амар хөл муутай байцыг л унцдаг. Одоо тэгсэн чинь ангида хамгийн супер нь. Сая Google дээр бүр нэгт байдаг гэж байгаад хоёрт орсон байхгүй. Тэгсэн чинь бүр уйлсан гэж юм чи би нэгт орох хэрэгтэй. Тэгээ монстер унж явдаг. Амар лаг явж үдийн билээ хараа. Монстер явдаг. Тэгээ ингээд шууд модон морь заринд хараач мариадаг тий. Тэгэд амар би бэлтрийн хувьд амар мундаг байгаа. Тийм билээ. Би бас яг тэрийг судалж ийсэн юм бэ шүү. Тэгээ би яг харжаад энэ хүүхдийг нэр ямар гоё хүмүүжүүлэх юм бэ? Япон бэлтрийн талаас штэ. Тий. Япон сургалт чи угаасаа амар супер байт юм бэл. Би нөгөө Япон хажуудын ганц нэг номнуудыг уншсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө Япон хажууд ингэдэм байл да. Чихрийн хязгаарлалт тогтоочт юм байна л да. За 7 хоногийн нэг өдөр амттан идэх өдөр. Тэр өдөр нь бүр хүссэн амттан ингэ дэлгэжтэй юм байна. 7 хоногийн хагас санд бөөнөрөө амттангийнхаа өдөр за миний хүүхдэд юу хүссэн дуртай амттангаа идгээд гэрээрээ түр амттан идэх юм байна. Цацсан. Тэнгүүд нөгөөд бол ингэ 7 хоногт тэр л өдөр гоё амттангаа идэг. Бусад өдөр амттан иддэггүй. Ингээл те. Тэр амар гоё хүмүүжил юм шиг санагдсан. Наа чинь бас айгүй гоё арга барилгаад байгаа байхгүй. Гоё арга барилгаад шүднээс ахуулаад би организмаас ахуулаад зөндөө юм байж байгаа байхгүй. Тэгээд тийм юм арга хэмжээнүүд юу н байх хэрэгтэй юм байлаа. Тэгээд багаас нь бие бэлтэр дээр анхаарах хэрэгтэй юм байлаа. Заавал хичээл номер 1 хичээл чи ном унших хэрэгтэй гэд. Үнэхээр ном унших байгаа хүүхдийг би одоо ном унших гэдэг явахт те. Гэл гих мэдчлэнгээ зөвхөн ээж аав болгоны л арга барил айгүй өөр өгдөг тий. Одоо ингээ 3 охин ч болохоор баг хоёр нь ойролцоо болчихж байгаа. Тэнгүүд л дараагийнханаас арай холдоо явчихж байгаа штэ. Тэнгүүд л тэр охины нөгөө нэг арьс арчилгаа ч юм уу одоо ингээл том болж штэ. Тэр тал дээр та яаж анхаарч байна вэ? Би ч нөгөө юм багхгүй. Би ч амар арьс арчилгаа лаг тийм ингээд амар тийм юм дээр амар анхаардаг төрлийн хүн биш. Би ч жоохон иршүү талдан багхгүй юу. Тэгсэн чинь манай тэр охин амар эмхтэл одоо бүр ингээд квишн мөш надаас илүү ээж эн чи скрин юм уу гэнэ өгдөгөө би бүр ингээд за надаас илүү орой морой нүүрэндээ мааск тавьж унтдаг заа би бүр одоо 6 дараа ингэжтэй. Гэтэ би бол тэрэн дээр амар дэмждэг. Окей миний ах мундаг аа яад бол одооноос эхэлж нүүрэндээ гоё анхаарал тавьж штэ тий. Би тэр нэг хүссэн юм авч өгдөг амар гоё ингээд надаас илүү ингээд би ингээд бид цаа Америк ингээд гэр бүлээр явсан чинь би нөгөө цүнх барьдгүй байхгүй. Би нэг цүнхээр төрлийн юм биш аахгүй. Тэгсэн чинь манай охин цүнхээ бариад тэндээ ингээд уруулын бодог ингээд бүх юмтэй тэгсэн чинь би мөр уруулахтаа миний охин ээжтэй уруул өнгөлөх чи өгөөч гэгээд ээжтэй контр өгөөч гэгээд 6 дараагийнхаа хүүхдээсээ уруулын бодог контрыг гоогод явж байгаа байхгүй. Ахуу гэхээр яг ийм гоё гойцон мэдрэмжтэй ах гоё ах. Тийм. Тэгээд манай ерөнхий энд тэгчээр нэрээ Crazy Brand My and Me гэдэг ээж охтын шампунь хамтарч ажиллаж байгаа байхгүй. Тэгээ энэ маань болохоор яадаг юм бэ гэхлээр яг ээж охтууд ингээд өсвөр насны дээрээ хүрээд ирэхээр ээжээсээ жоохон холдчихдгийн гинэ. Тэнгүүд л энэ манай энэ My and Me гэдэг нь мам тэгээд би гэсэн утгатай үгийн товчлол юм байна л да. Тэгэнгүүтлээ яг ээжтэйгээ хоёлаа хамтдаа үсээ арчлие, арьсаа арчлие яг хамтдаа бай.
Би том хүн болж гин. Ээжээсээ суралцъя гэдэг ийм уриалгын дор энэ бүтээгдэхүүнээ саяхан шинээр гаргасан юм байлээ. Тэгэхээр бас өсвөр насны хүүхдүүдтэй ээжүүд байх юм бол те охинтойгоо бас уулзраа олохгүй яахаа мэдхгүй те байх юм бол маа энд миг аваад 0 руугаа орчих заяа. Тэгээ сайхан уулзраа олоод гараад ирээрээ гэж зөвлөмөр байна. Гоё юм байна тий. Одоо бас айгүй гоё юмнууд их гарч ижээ хүүхдүүдийн. Айгуу тийм ховлог ямар их юм гарцсан юм бэ? Тийм ээ. Нэр манай бас Монгол хүрээндүүд айгуу гоё ялж байгаа шүү дээ тий. Тийм, өстой янз бүрийн юм гарч ийн сонголтож их болсон байна. Тэгээ ээжүүд тэр донд нь бүгдээрээ бид нар сайхан уншаад мэдээд ингэчүүл тэгээ болчихж байгаа байхгүй. За, одоо хоёлаа юу ярилцъя? Хүүхдүүдээ ингэсэн сүүлийн хэдэн жил хүүхдүүдээ харж ийн чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээ энэ бүгдээд ингээл зохицуулаад одоо ингээд явж байхад уран бүтээлч хүний хувьд те одоо эргээд ингээ харахад за би одоо ингэхмээр тэгмээр гэсэн юм одоо байна уу танд? Одоо би нэг ингэчий да одоо уран бүтээл рүүгээ орё да ч юм уу те. Тийм байлгүй яхаа. Одоо би чинь хүүхдүүд маань харьцангуй нэг үе болоход гараас гарчлаа. Тэгээ мэдээж яхаа одоо тэгээ нэг хуучин цагаасаа илүү одоо нэг олонний танил болох хэвээр юм шиг те би заавал энэ ийм дүр тоглох хэвээр гэдэл тэр нь айгүй тэр хорн багсч тийм ээ те одоо ингээл гоё чөлөө цагаараа гоё өссөн гоё кинон таалагдсан гоё кинонда тоглолцоол тоглохгүй гоё продюсер маягийн юм хийвэл хийжээл те одоо нөгөө амар юм амар амгалан иртэг болсон байна. Илүү гэр бүлсэг те одоо ингээл үр хүүхд гэр бүлтэйгээ айгүй гоё цагийг өнгөрөөе. Одоо яг үндэ би эднэртэйгээ цаг үеийг өнгөрөөхгүй болвол бид нар өнөөдөр амьдраад байгаа мó ажиллаад байгаа мó одоо яг яаж амьдраад байгаа мэдгүй байхгүй ингээл өглөө гараад ингээл амар ингээл ийм амьдралд ингээл хорой ингээл хүүхдүүд жоохон ингээл байж байгаа уцаа бүгдээрээ ухсан болоод тэгэл унти гэл ингээл амар ийм амьдрал байгаад байгаа байхгүй тэггүйгээр би одоо амар гоё ингэж сайхан ингэж амьдрмаар штэ би өнөөдөр одоо 40 гарчлаа надад одоо ингээд цаашаага амьдрах мэдгүй хичнээн жил байгаа би мэдгүй штэ. Тийм учраас би одоо гоё амьдрахыг хүсэж шүү дээ. Одоо ингээд амар гоё тайван. Гэтэ ингээд Монголд амьдрах гэхээр нэг нь заавал ажил хийн, нэг нь заавал хүүхдээ харах болчихно. Яг ингээд нэг юм амьдрал яг ийм болчиход байдаг те. Тэгэд нэг бол ингээд хоёулаа ингээд ажил хийхгүйгээр гоё амьдрах гэхээр ямар ч боломж байхгүй. Тэгээ нэг бол 4 хүүхэд байгаа тохиол хоёулаа бас давхар ажиллахгүй болвол бас амьдрал болохгүй. Тийм ээ. Тэгээд ийм учраас бид нар энэ цаг үеийг өөрсдөө л зохицуулах хэрэгтэй байхгүй тий. За 7 хоногийн 1 юм уу 2 өдөр заавал ямар ч ажил байсан хамаагүй хаяад болно. Энтэй нэг өнөөдөр энэ үнэтэй ажил ингээ ярих тэгвэл тэрийг нэгтгэг өдөр болгочихвол энэ ажлыг тэгвэл тэгээд болгочихвол та гэдэг зохицуултын менежментийг заавал хийс сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй өнөөдөр улаарч өдөр шөнөгөө би ингэж ажиллаад дахахаарсаа илүү тэнд арга гэр үр хүүхэд тэнд ингээд ээж аавгаа өдөрж ингээ хүлээгээд сууж штэ тэр хүүхдүүдтэй ингээд өдрийн 5 хоногт сургуульцэдэлтэй явчихж байгаа ингээл орой нэг 6 7 ингээд гэрэлэр бөөнөр зүгээр нэг хоол идсэн болоод унтаал маргааш нүглөө ингээл яг ийм амьдрал яг ийм амьдраад байгаа ч юм шиг яагаад байгаа ч юм шиг тийм амьдрал үүсээд байгаа байхгүй. Тэнгүүд манайх бол тэгдэг л одоо ингээл 7 хоногийн хагас бүтэн санд гэр бүлээрээ сая өнөөдөр хагас санд болчлоо л доо би нэвтрүүлэлт орохгүй байсан. Яана би гэтээ би за яхаа гэтээ бол хагас бүтэн санд бол ямар ч ажил байсан манайх бол уучлаарай гэж шууд татгалзаал гэр бүл үр хүүхдтэйгээл цагийг өнгөрөөхийг хүсдэг. Хүүхдүүдээ аваад агаар салхинд гараад хоолунд гадуур хооллож морлоод ч юм уу. Гоё ингэж кайфермаар шүү дээ. Амьдрмаар шүү дээ. Наадах ч ёстой гоё бас ингээл яг гэр бүлтэйгээ энэ өдрийг өнгөрөөн те ингэн тэгнэ гэ. Тэгээ та түрүүн бас нөгөө хэлсэн шүү дээ. Ингээд би Япон ном уншиж хахад нэг юу байсан. Ингээд чихрийн өдөр гээд байсан. Ингээд та дөрвийн хувь та ингээд дөрвөн хүүхэдтэй одоо тийм зарчим ч юм уу эсвэл яг хүмүүжүүлдэг тийм арга барил байгаа юу? Тийм амар сүрхий арга барил надад байхгүй. Ер нь бол хүүхдүүдээс сонсоод ярилцаал явчихдаг. Тэгвэл бол өнөөдөр тэгэх ёстой. Одоо тийм бай гээл тий. Тийм юм манай гэрт бол нэг үйлчлэлгүй. Одоо өнөөдөр яг том хоёртой уруулахад зэрэг өнөөдөр чаягаа аваад гэрээ гэсэн бол дараад минут охин тэгэрэй гэдэг тийм л зарчим үйлчлэлгүйс хитрхи ингээл тийм манай гэр бүл тийм зарчим л дээр. Гэхдээ би ингэж ядж байна. Таны юм байгаад байна. Нууц байна хүмүүжлээ. Тэрөө ингэсэн ш та ингээ манай хүүг хүмүүс ингээ одоо л заяа харьцангуй 14 настай хүүхэд хэр аргийн хүнтэй мэдлэхгүй шүү. Мэдлэхгүй чихвчээ зүгээл явж гэн ерөөхдөө. Тэнгүүл ингээд сайн мэдлж гэн ингээд тэрийг гэхэр чи гэр бүлийн нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэр юу вэ? Тэрийг надад хэлээч. Тэгэхээр ийм байт юм байна. Одоо манай хүүхдүүд шилжилтийн насны хүүхдүүд шүү дээ тий. Бид тээр гэртээ ер нь
баг хэрэлддэг. Одоо хүүхдүүдийн хажууд ганц ч удаа ер нь ам моридгоо. Гарах юм бол хоёулаа шууд мессеж бичдэг, хоёулаа тий чийдэлж. Хоёулаа чатаар ингээд шууд бичдэг. Тэнгүүт нэг ингээд танк гэдэг заримдаа нэг ингээд штэ тий тэнгүүт шууд нөгөөт нь болчдөг, нэг бол гадаа гарч байгаа л ингээд. Яг бол одоо яг ийм шилжилтийн настай ийм үеийн хүүхдүүдийн дунд гэр бүлийн уур амьсгал хамгийн чухал байхгүй юу? За. Хоорондоо гэртээ хэрэлдээд байвал тэр хүүхдүүд гэртээ байх хүсэлгүй шүү дээ. Манай хоёр хүүхд амар гэр амтай амар сонио. Би бүр хүүгээ гараач гэ найзуудтайгаа миний хүү гараа тоглооч гарах хүн алдахгүй заахын гэртээ баймаар байна вэ ингээд байдаг байхгүй юу? Тэнгүүд одоо энэ шилжилтийн настай хүүхдүүд яагаад ингээд манай хүү ингээд гэр гоё амьсаг байгаад байна гэдэг мэн гэрийн уур амьсгал өөрөө гоё байгаа учраас миний хүү гэртэл байгаад бас сонирхолтой байгаа тоххой. Хэрэв тэр өнөдөр хэрэлдээд гэр бүл ингээд амар ингээд байнгын бухимдалтай ингээд амар хэцүү байгаад байвал тэр хүүхд гэртээ тогтохгүй Гэрээс ингээд дайжаал ингээд ер нь ингээд судалгаагаар хараад хэвдэм байлээ л дээ. Тийм байна. Одоо ингээд эргээ бодсон чинь эрт хүүхдүүд ингээд гэрээс амар дайждаг шалтгаан нь гэр нь ингээд амар тухгүй уур амьсгал өвддөг. Гэрт ингээ харангууд хүүтэн хүндий хоолонд байхгүй. Би ч юм бол манайх ч амар элбэг хоолонд янз янзын төрлийн хоол мол ингээл хийгээл аюу тийм элбэг юм байдаг. Би ч за миний хөө ямар хоолыг яах вэ гэд ингэдэг. Тийм болонгууд энэ хүүхд гэртээ байх нөгөө нөхцөл амар гоё таатай байгаад ш. Таатай ингээд юм таатай амар гоё байгаад ш тэ. Тэгэхээр тэр хүүхд ингээ гэрээсээ байхгүй байгаа. Тэгээд нөгөө ээж аав нь ч гэсэн мэдгүй тэгэл тэр мэрэд нөлөөлдөг юм доо. Тэрээс бол би бол чи өнөөдөр хүнтэй мэдлэл гэл амар тэгж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг суур үндсэн хүүхдийн хүмүүжил аав ээжийн нөгөө яг нэг юм байд юм шиг байна. Би чи хүмүүстэй амар нээлтдэг. Үгүй ваа манахаа гэл амар юм нээлтдэг. Хүү ингээд би чи амар найзрах шүү дээ. Хүмүүстэй амар хурдан дотносчдаг. Хүмүүстэй амар ингэчдэг. Ер нь тийм л та. тий. Угаасаа л таныг харахад л тийм байдаг. Тий. Тэгээд хүүхдүүдэд ширүүн харьцуулсан шүү дээ. Гэтэ бид нар ч одоо задуулаад өссөн шүү дээ. Хаяа маяа хүүхдүүд ганц танк галт шүү дээ бас энэ чинь. Тэшгүй. Бэнс ойлголт байхгүй шүү дээ. Ганц нэг танк гэдэг дуурна тий. Тийм байхгүй дандаа л гэд ингэж ижлахгүй тий. Тэгэл нюанс одоо эмхтэй хүний ноён хатан ухаа тийм ч бүгд. Тэгэхээр бас яг ингэж манай Монголд бол одоо ингээ яг гэр бүлийн хувьд ингээд ороо бусгаа гэж ярьдаг шиг юм гэр бүлүүд айгүй их салж нийлж ин тий. Тэгэхээр тэр голд нь хэн хохироод байна гэхэр хүүхэд л хохироод байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бүгдээрээ гоё гэр бүл төлөвлөлтөн дээрээ анхаарад за ингээ гэр бүл болчлоо гэж үзэх юм бол тэрийгээ цаашаа гоё авч явахын тулд өөрөөсөө хичээгээд тэгээ тэр хүүхдийн хажууд ингээд аль болох хэрэлдэхгүй гэр бүлээ нөгөө уур амьсгалын нэрүүл байлгахын төлөө энд үзэж байгаа гэр бүлүүд бас бүгд хичээгээсэ гэж би хүсэж байна. Яг үнэ. Тэгэхээр бас нөгөө ингээд тах шиг байгаа. Төлөвлөөгүй айгүй олон хүүхд төрүүлээд хүүхдүүдтэй түртээд айгүйх салалт үүсээд байгаа юм шиг санагдсан сүүлийн үед. Ягаад гэвэл нөгөө ингээл хүүхд өвдөн манай Монголд өвдөхгүй байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэл хүүхд өвдөн уйлна нөхөр нь арай ажиллаас дараад ирэнгүүт нь хүүхд нь өвдсөн мангууд эхнэр лугаа дайрна. Тэ чи инглээ би өнөөдөр арчаагуудаа би хүүхд өвдөг ингээл өвчний инглээ ш тэгэл ийм байдлаас залуу асуудын ер нь салтуудын шалтгаанууд айгүйх төлөвлөгөөгүй айгүй олон хүүхдүүдтэй болоод тэрнээсээ болоод айгүйх тэгдэг салах харин тийм гараад байгаа юм шиг санагдсан. Тэ ярилцах хэрэгтэй байхгүй. За одоо ингээд болцсон байна. Одоо ойлгоё. Өнөөдөр олон хүүхд төрүүлэх гэж амьдрах гээд байгаа мó. Зүгээр амьдрах гэж аз жаргалыг мэдрэх гээд байна уу гэдэг чинь амар том юм хоёр юм байгаа байхгүй. Олон хүүхдтэй байгаад аз жаргалтай амьдраад байгаа мó. Тэ нэг үл зүгээр ингээд цөөхөн хүүхдтэй ч гэсэн гоё бид нар бас амьдрмаар шүү дээ. Би ч гэсэн хүн биш дээ амьдрмаар л шүү дээ. Тэгэл амар олон хүүхдүүд цуулчаал нөгөөтгийнхээ ард гарч чадахгүй тэгэл ингээд явах ч үгүй тий. Тэгэхээр энэ яг бүгд болно, олон хүүхд гаргаж болно тий. Гэхдээ нэг амьдралынхаа утга учирыг мэдэрмээр л юм санагдсан. Яг үнэ тий. Тэгээ өнөөдрийн ярилцлаганаас л би бас өөртөө хідэн зүйлүүдийг шингээж авъя гэж бодлаа. Юу вэ гэхлээр ээжүүд маань ч гэсэн сонсоод суралцаж аваарай гэж хэлмээр байна. Юу вэ гэхлээр хамгийн гол нэг зүйл байна. Тэр юу гэхээр ерөөсөө л гэр бүлийн уур амьсгал. Би ер хичээдэг л дээ. Гэхдээ цаашдаа илүү хичээнэ. Хичээгээд аль болохоор нөгөө би ч одоо 5 настай штэ бараагүй. Тэгж яах ч нөгөө өсвөр насыг бодоод байгаа байхгүй юу? Хамаагүй. Ийм эрт чи өөрийгөө стресстүүлэх. Тийм би ч нөгөө өөрийгөө стресстүүлэхийг ингээд хатан штэ.
Хатан хаа шүү дээ гэж. Тийм шүү дээ. Тэгээ ингээ бодоод байдаг аахгүй. Тэгэхээр би цаашдаа яг энэ зарчмаараа явах нь зөв юм байна гэдгийг сая танаас ойлголоо. Тэгэхээр нөхөр бит хоёр яг хичээдэг. Тэгээ яг энэ зарчмаараа хоёлаа цаашдаа хичээх юм бол бас эрүүл нөгөө орчинд өссөн хүүхэд мэдээж буруу болохгүй бах. Зөв замаар явах гэж найдаж байна. Тэгээд зүгээр яг энэ бол зүгээр миний л бодол те. Хүн нөгөө хоёр хосууд хайраар эхлээд төвчээрээр дуустдаг гэж би энэ үгийг хэлмээр санагддаг байхгүй. Яг бол анхандаа хайртай байдаг. Гэхдээ мэдээж хоёр өөр орчинд өссөн хоёр хүн чинь хоёулаа өөр харьцаатай шүү дээ. Нэг нь ингэдэг үгүй би тэгмээр гэл үгүй би тэгмээр гэл те эн чинь тэгээд эн чинь өөрөө нөгөө хоёр би нэг за энэ мэн ингэдэг юм да гэдгийг төвчин. За эн чинь ийм зантай да. Сүүлдээ ингээд энэ мэн хайр мэн жоохон баг зэрэгэний төвчээр болоод дуустдаг юм байна. Төвчээрийг төвчиж чадахгүй угаар салдаг тохиолдол байдаг юм уу? Тэгвэл төвчгтэй амар зодуулж нүдүүлэл төвчээд байна гэдэг биш шүү дээ, тий. Зүгээр биенийхээ нөгөө характерыг л мэдчихнэ гэсэн үг байхгүй. За энэ мэн ийм дээр зөрүүд юм да. За энийгээ зөвхөн энэ юм дээр нойлоход уучлчээ да. Юм болгон дээр төрсөлтэй дэвэл энэ амьдрал явахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бизүү ядраад дуусах юм билээ шүү дээ. Тэгэхээр ингээд ингэнгүүт нь өнөөдөртөө дотроо ингээд чэ тэгж юм. Бараг ингээд нэг чихэр ороод нөгөө чихрээ ингээд гаргачих те. Тийм бай. Тэгэл эн чинь нөгөө тодорхой хэмжээр төвчин гэдэг нь хайртай учраас л биенийгаа хүндэлж чинь, хүндлэл явагдаж чинь, араас нь бас төвчээр явагдаж чинь. Тэгж л явдгийг санагдсан шүү дээ амьдрал. Тий. Яг үнэн би бас сандал нэг байна. За, ивент тэтгэгчдийнхаа бэлгийг өгөх цаг болсон байна. За, баярлалаа. За, энэ манай Green Gate. За. Green Gate-с бэлэг өгсөн мэн та задлж үзсэн дээр хаа. Тэгээ. За, баярлалаа. Ямар гоё юм бэ. Өнөөдөр чи ууц савлгаанууд нь ямар хөөрхөн ууц савлгаатай юм бэ? Бүгдээрээ сэтгэл гаргасан. Тийм байна. Ямар хөөрхөн. Вау. Наа чи нөгөө түрүүний би нөгөө манчкин гэж ярьсан шүү дээ. Тийм манчкины нөгөө нэг юм юунууд багснууд та нөгөө хүүхдийнхаа аяг угжийг цэвэрлэх юм бол гар орохгүй хэсэгт цэвэрлчин. За энэ болохоор шүдний сайз байна. Амны үндэ арчилгаа байна. Наа чи нөгөө аягныхын таглаанууд байна. Тэгээ эдний жирэн тэгээ байхгүй юм байхгүй тий. Тэгээ 360 аяг альж тал руугаа асгарахгүй. Тий нөгөө хөдөө гадаа аваад явхад бол асгарахгүй айгүй өвтөх юм байдаг. Наа чи болохоор усны бомб шүү та. Хоёр бага усанд орохт нь хүүхдийн бие таршил өгөхгүй. Бэлэг авчлаа. Баярлалаа. Танай нэвтрүүлэг ямар гоё юм бэ? Дараагийн дугаар дахиад би орхоо. Тэгээ шүү Brush Baby-гийн шүдний сайз гоё юм байгаа. Тий. Хэрэглээрээ, хэрэгжилж үзээг бол хэрэглээрээ. Хэвстэй хэрэгжилж байгаа юм байна. Энэ он юм байна тий. Он. Баярлалаа. Хаста гоё юм. За гоё бэлэг. За дараагийн бэлэг. За дараагийн бэлэг. Юу вэ? Яа, ямар гоё юм бэ? Танаа нэвтрүүлж ямар гоё ороод амар нэвтрүүлэг вэ? Баярлалаа. Амар гоё бэлэг авчлаа. За энд ингэ. За тэгээ. За дараахан түрүү нөгөө би хийсэн Crazy-ගේ брендийн Mind Me. Ээж охин хоёрын хоосохны юм уу? Тийм мөн ээж охин хоёрын одоо нөгөө охин 11 настай шүү дээ. Тэгэхээр яг гоё. Оо тийм шүү дээ. Энэ хараа. Энэ Япон юм уу? Япон брэнд. Вау, ямар гоё юм бэ. Тийм шүү. Тэгэхээр та хоёр бас юу яараа хамтдаа хэрэглээд Тэгээ. үзээрэй. Надад бол маш их таалагдсан. Би охинтойгоо хэрэглэж үзсэн. Айгуу гоё таалагдсан. Тэгээ охтын ус чинь нөгөө эрэгтэй охтын хэрэгэлдэг шампуныг бас хэрэглэхгүй юм билээ шүү дээ. Шир үсчдэг юм билээ шүү дээ. Ингээ ард байгаа бас өдөртэй юм л шүү дээ. Тэгээ би за яг охинд бол тусдан юм хэрэглэх хэрэгтэй юм байна. Энэ нь юу вэ? Наа чи нөгөө ангижруулагч нь байсан. Ямар гоё юм бэ? Ийм гоё. Япон бүтээтгүүнүүд би ер нь чанартай тий. Тэг би ястартай. Япон гоё. Найдвартай. Япон ер нь хүмүүжил гоё. Ер нь сүүлийн үед Япон аягүй санагдаад байгаа шүү. Япон хүмүүс гоё. Японы хүмүүжил Япон ээжүүд мундаг. Тий. За дараагийн бэлэг. За ёо ямар мундаг юм бэ? Мундаг юм бэ гэнэ. Би ч мундаг болгоцсон уу? За good brand. За энэ бол нэг ашигтай бактери. Тий. Та бараг мэдж байгаа дөө тий. Энэ болохоор 10,000 тэрбум ашигтай бактери энэ ногоон нь. Тэгээд энийг бол өсвөр насныхан тэгээд том хүмүүс ууж болно. Энэ цэнхэр нь болохоор 7,000 ашигтай бактери агуулсан. Тэгээд давхар нөгөө цайртай. Цайртай болохоор нөгөө гидсэн гүйлгэх юм уу гидсний өвөр гэсэн үед бас тэрийг давхар хэмжлээд явчихна гэсэн. Тэгээд энийг бэлгэлж ийна. Баярлаа. Яг гоё манад харах юм байна.
Би энэ хүүхдүүдэд ашигтай багтаар маш их хэрэглүүлдэг угаасаа. Тэгээ ашигтай нөгөө хүний биеийн дархлааны 70% нь нөгөө гидсэнд дэдэг. Тэгээ гидсэндх нөгөө ашигтай бактерийг ингээд идэвхтэй байлгахын тулд бид нар өглөө болгоо ашигтай бактери ууж авах хэрэгтэй. Баярлаа. Өстой гоё бэлэг байлаа. За. За тэгээ өнөөдрийн дугаарт маань отгоёгч маань сэтгэл гаргаад ирсэнд би маш их баяртай байгаа. Ягаад гэвэл ингээд олон хүүхдтэй ээжүүдийн төлөөлөлтөд ярилцаж үзхийг үнэхээр хүсэж исэн. Тэгээд отгоёгч маань ирсэн танд баярлалаа. За баярлаа. Тэгээд аим гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Баярлаа чамдаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаартаа хамт исэн ээжүүдэд маш их баярлалаа. Өө тийм манайхан тэгээд мартахаасаа өмнө энэ доор гарч байгаа Little Mom сувг руу subscribe дараад надтай нэг дээрээ. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Баяртай.